Үзвэр үйлчилгээ бүлгийн зурагт ном дэд бүлэг. Дэлхийн Гиннесийн амжилт 2013 цуврал нэвтрүүлэгт Гиннесийн амжилтын номонд багтсан хамгийн тодтголтой, хамгийн сонирхолтой баримтуудыг хүргэдэг үлээ. Энэ удаа Гиннесийн номны Entertainment буюу үзвэр үйлчилгээ бүлгийн комик сэдвт багтсан дэлхийн хамгийн анхны комик номыг танилцуулж байна. Хамгийн анхны комик ном 1827 онд бүтээгдэж 1837 оны үед хэвлэгдэн уншигч багчуудын гар дээр очсон. Шведийн хүүхэлдэйн кино зохион бүтээгч Радольф Топферийн уран бүтээл ноён Вуденхедийн адал явдал бол хамгийн анхны комик ном гэдгийг ихэнх судлаачид дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрдөг юм а. Ноён Вуденхедийн адал явдал зурагт номны дараагийн цуврал болох Obadiah Old Book-ийн адал явдал 1842 онд Өмнөд Америкт 30 хуудастай зурагт ном болон хэвлэгдсэн. Хуудас бүрийг 6 хэсэгт хуваан зураг байршуулсан байдаг төдийгүй зураг тус бүрийн дор тайлбар бичсэн байдаг. Энэхүү ноён Вуденхедийн адал явдал комик дэлхийн Гиннесийн амжилтанд хамгийн анхны комик ном болон тэмдэглэгдсэн байна. Дэлхийд даяар комик номыг зөвхөн хүүхэд багчууд төдийгүй өсвөр үеийнхэн залуучууд насанд хүрэгчид шимтэн уншдаг юм. Харин Монголын бяцхан үрсийн ман гар дээр Тэмүүчний адал явдал, Бонг, Цондоолой цүндэлэ 2 зэрэг комик номнууд элбэг харагддаг шүү.